Эрхэм хүндэт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. ЮНЕСКОгийн ерөнхий баг хурлын 95 онд хуралдсан чуулганаар жил бүрийн 4-р сарын 23-ны өдрийг ном зохиогчийн эрхийн хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар баталсан. Өдгөө бид бүхэн 26 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Ном бол дэлхийн нийтэд боловсрал, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаалгын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг хэрэгсэл үлээ. ЮНЕСКОгийн соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих конвенцийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг олон улсын хэвлэл нийтлэгчдийн холбоо, олон улсын ном худалдаалагчдын холбоо, олон улсын номын санчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран жил бүр дэлхийн номын нийслэлийг шалгаруулж байна. Энэ жилийн номын нийслэлээр Гүрж улсын Тбилис хот шалгарсан байна. Иргэжил буюу 22 оны нийслэл хотоор Мексикийн Гвадалахара хот бас шалгарсан байна. Тэгэхээр зэрэг Монгол улсын хувьд 2024 оны дэлхийн номын нийслэлд Улаанбаатар хотыг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд үүний төлөө бид бүхэн бас ажиллах шаардлагатай гэж бид бүхэн үзэж байна. Өнөөдрийн чухал сэдэв бол зохиогчийн эрхийг хамгаалах талаар цахим үйл ажиллагаа явуулж байгаа Монголын үндэсний номын сангийн хамт олонд бол талархал илэрхийлье. Ном бол хүн төрөлхтний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлийн эрхчлөө зэрэг хүний үндсэн эрхийг уулзвар болж өгдөг гайхалтай зүйл. Гэвч эдгээр эрх нь маш хэврэг гэдгийг та бүхэн ойлгох ёстой. Зохиогчийн эрхийг зөрчих болон соёлын олон татал байдлыг үл зөвшөөрөхөөс эхлээд зохиолч, сэтгүүлч, хэвлэл нийтлэгч нарт тохиолдог олон бодис сорилтууд байдаг. Зохиогчийн эрх бол үүнтэй ижил төстэй эрхийг хамгаалах нь хувь хүний бүтээл чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын олон янз байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ЮНЕСКОгийн ивэл дор 1952 онд зохиогчийн эрхийн түгээмэл конвенц батлагдсан. Иймдээ ч ЮНЕСКО бүтээлч болон соёлын бүхий салбар дахь зохиогчийн эрхийг хамгаалах асуудал онцгой анхаарал хандуулж ирсэн. Үүний хүрээнд зохиогчийн эрхийн тухай хуулийн чиглэлээр сургалт судалгаа хийхээс гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадах бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Дижитал эрен шилжсэн өнөө үед ч гэсэн бид зохиогчийн эрхийн зөрчилдөд тулгарсаар байгааг та бүхэн мэдж байгаа. Иймээс ЮНЕСКО зохиогчдын ашиг сонирхол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл авах ашиг сонирхлын хооронд тэнцвэрт байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажилладаг. ЮНЕСКОгоос зохиогчийн эрхийн тухай гарын авлагуудыг боловсруулж олон нийтэд нээлттэй байршуулдагыг та бүхэн орж сонирхох боломжтой юм. Ном зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр нь зохиолчдоос гадна хэвлэл нийтлэх байгууллагууд, хяналт засварлах редакцууд гээд олон төрлийн мэргэжлийн байгууллага хүүхүүгээс хамааралтай. Эдгээр мэргэжлийг хуулиар хамгаалагдсан байх ёстой. Тэдний үн цэнийг ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Ингээд та бүхэндээ ном зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Номын цагаан үс дэлгэрэх болтугай.